Ерөнхийлөгчийн зорилго 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр дугаар 77 Төрийн ордон Улаанбаатар хот. Өргөн амарчих газрыг төрийн дээд шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан түвийн одонгоор шагнах тухай. Тулгар төрийн 2227 жил, их Монгол улс байгуулагдсны 812 жил, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээ мандуулсны 107 жил, ардын хувьсгалын 97 жил, ардчилсан хувьсгалын 29 жил, өргөн амарчих газрын түүхт 90 жилийн ойг тус тохиолдуулан Монголын их нэлгсэн эрүүл мэндийг сахин хамгаалах, төрөлцсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэх, эсэм мэнд амаржуулах хүсэлд оруулсан 1-р төрөх буюу өргөн амарчих газрын үе үеийн нийт ажилтан албан хаагч, эмч совилогч, асрагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, өргөн амарчих газрыг хөдөлмөрийн гавьяаны улаан түвийн одонгоор шагнасгав. Зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга.